За томоогийн бол эхний шинж тэмдэг нь бол зүгээр цагаан көөс гарах, цэхэр цагаан цэр гарах, цээжээр өвдөх энэ зоврууд илэрх юм бол энгийн одоо вирус эсрэг юм дархлаа дэмжих юмнуудыг хэрэглэнэ. Өтгөн ногоон цэр гарах, 38-аас дээш хэм халуурах энэ шинж тэмдэг нь 3-аас дээш хоног үргэлжилдэх юм бол өрх болон доторийнхоо эмчид хандаж антибиотик эмчилгээг бол шат дараагаар эхний ээлжээс нь эхэлж хэрэглэнэ. За одоо манай сонгон хайрхан дүүргээр бол нийт үйлчлүүлэгчдийн хамтлагаар үйлчлүүлэгч 80-аас дээш хувь нь бол томоо төс төвчтэй ирж байгаа. За энэ болохоор зэрэг томоогийн шинж тэмдэг нь хатгалгаа өвчний шинж тэмдэг өндөр халуурах, жээжэр өвдөх, амьсгалд авчдах, өтгөн ногоон цэр гарах, хөлрөг хоол ундандаа дургу болох шинж тэмдэг илэрх юм бол эмнэлэгт бол яаралтай хандах хэрэгтэй. Эндээс бол бас көгшин настай улсуу, тавсарсан өвчтөө, сахартай, жирэмсэн 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн томоогийн өвчлүүд бол бас хүндэр хэрэгсэлтэй байгаад байна. За зовоороо хэлгээд ихтэй танд ямар зовоор илэрсэн бэ? Эхлээд бол надад юу байсан? Хамнаас нусгаажаад ханиалгаад. Тэгээд хаана ийм аптекаас ийм авч яваад. Тэгээд нусгааж хаяа яваад. Тэгээд багшуул ханиалгаад ирсэн. Бөглөж өвчих гэж байна. Цээж мэжээр өвдсөн үү? Цээжээр өвдөө. Тэгээд цээж битүүр халуураад тэгээ юу яасан? Хоол цандаа муудсан уу? Хоол цандаа сүүлдээ айхлаас унтаж чадахгүй. Амьсгаад юу яагаад? Баян ханаалгаад. Тэгээ би даралтын юм зүрхний юм уудыг. Хавангийн юм уудыг. Тэрийг овсон гэсэн багшууч ханаалгаад. Тэгээ би харуулаад жижүүр идэв. Тэгэхээр тэнд нэг тэн байдаг байхгүй юу? Тэрнээс бас нөлөөсөн байна. Нөлөөлсөн тий. Тэгээд хатгаа болчих. Ханиалга нь хамар витүүрнэ. Гуурсан хойлооны бөглөрлөлттэй. За. Тамхи татчихсэн үү? Татчихсэн. Тий. Тийм тэгээд ингээ нөгөө 65-аас дээш насны ингээ тавсарсан өвчтөө тамхины хэрэглээтэй сахартай энтерусуудаараа бас идчих хүндэр хэрэгсэлтэй. Энэ бол одоо хамар витүүр амьсгалын дутагдaltaа хүчит төвчийн хэрэгцээ ингээд аваад хүндэрч эмнэлэгт ирсэн юм. Хэд хоногийн өмнөөс зоворлсон байм ээ? Өвөө. 15. Тийм тэгээд гэртээ энэ тариаг хэрэгжилж өрхөд хандсан билүү өрх доторх амжид? Энэ тариа хэрэгжээгүй ирсэн. Гэртээ л байгаад байсан юм уу? Гэртээ байгаад хамар витүүрхээр хамрын тусаалах хийчихээд дур мэдээд хамрын тусаалах хэрэглээд 15 хоног гэртээ байгаад тэгээ уушхны хатгаатаа уушх нь бас усжилттай ирсэн гэдэг байгаа байхгүй? За хатгалгаа өвчин одоо хүндэрх юм бол уушхны буглаа өсөх, уушг устдах тэгээд дээрэс нь бол бас үжил сепсис болж эрчим тэмчилгээний тасагт орох амьсгалын аппаратанд хүртэл ороход эрсдэлтэй байдаг. Эндээс бол сахартай тэгээд архины хэрэглээ өндөртэй улсууд бол илүү бас манай эмнэлгээр хүндэрч ирж байгаа. За энэ зураг дээр харах юм бол харьцангуй ер нь бол эрүүл уушигтай. Энд болохоор зэрэг хоёр уушиг нь хоёулаа доод талаар нь ингээ агааржилт буураад ус үүсэж байгаа ингээ харагдаж байгаа. Энэ үйл хэлбэрийн сүүдрүүд нь дандаа ханад татхаа одоо хүндэрсний шинж тэмдэг байгаа. Энд бол ингээ 100 уушигны доод дэлбэн бол нэлээд их хэмжээний устай байгаа нь бол уушигны хатгаа гэрээрээ дур мэдээ эмчилгүй байсан ч юм эмнэлэгт хандахгүй байснаар хүндэрч уушигт ус үүссэн байгаад байна энэ зургуудыг харахад. Ханиад томоноос одоо ард иргэдмээс сэргийлэх хамгийн энгийн арга бол амны хаалтаа зүүх, олон нийтийн газраар явахгүй байх, гараа тогтмол угаах. Ханиад том хөрсөн үед нь бол шингэн бүлээн, халуун бүлээн шингэн юмс авиж дархлаагаа бол дэмжих. Архаг хууч өвчтөй бол өрхийн эмнэлэгтэй нийт төрөлд бол хандаж зөвлөгөө зөвлөмж авч дэмжлэхгүйгээс дур мэдэн гэрээрээ олон төрлийн антибиотик хэрэглэж харшлын шалтгаантай бол астма үүсэх, дээрээс нь тэр нь бол хүндэрч бактери болох шинж тэмдгийг бүдгрүүлж эмнэлэгт бол ирж байгаа нь бол харамсалтай байгаад байгаа. Үнээс урьдчилан сэргийлэхэд бол ард иргэд маань олон нийтийн газраар явахдаа маск зүүж хүн хоорондын зайгаа баримталж халуун бүлээн шингийн уунж дархлаагаа сайн дэмжиж ханиад том үйлдэрсэн үед нь бол дор бүр нь эмчит хандхыг сануулж байна.